За энэ түрүүнд одоо бүсгүүчүүд маань хамгийн түрүүнд ямар хэрэгцээ байдаг гэхээр нүүрэнд хуримтлагдсан одоо тэр хэрэггүй зүйлсүүдийг хор бохирдлыг гадагшлуулах хэрэгцээ байдаг. За тэр нь яаж бидний нүдэнд илэрдэг гэхээр нүүр хавантай, нүүрний хэлбэр одоо ерөнхийдөө алдагдаад, унжилт эхлээд ингээд V-line байхгүй болоод тий давхар ирүү үүсээд за дээшлэх юм бол ингээд духан дээр бас овн товнтой ингээд бондгор мандгортай гэл ингээд үүссэн байдаг штэ. Нэг түрүүнд энэ одоо илүү зүйлсүүдийг засах шаардлагатай болдог. Үүний тулд одоо түлхүү бид массаж, солонгос одоо кореан массаж гэж явна тий гуаша массаж гэж бас орно. За массажийг түлхүү ихний сарда хийнэ. За ингэснээр бидний өмнөх одоо яг залуу байхад байсан хэлбэр нүүрний маань унган одоо хэлбэр төрх маань тодорч гарч ирнэ гэсэн. Тэрнээс ч та одоо яг дугуйв ч гэдэм үү дөрвөлжин нүүртэй байснаа шууд онцгой болоод шууд ийм одоо юу гэдэг те V-line болоод те гурвалжин ийм гой төрхтэй болно гэсэн үг бас биш шүү. За яг л таны одоо яс чинь ямар байсан тэрүүгээр өөрчлөгдөхгүй шүү дээ. Харин одоо булчин дээр байгаа тэр хэрэггүй хоримтлагдсан одоо арсны гадаргуун дээрх хавн те шар ус за мөн одоо илүүдэл магадгүй өөхлөлт байж болно. Тэр бүх зүйлийг массажаар дамжуулаад, гоошаагаар дамжуулаад хэвэн болгох юм аа. За V-line сарын хугацаанд бол маш гой тодорно. За давхар ирүү жоохон жижигвтэр хүнд бол бүрэн ус арилна. За нэлээд давхар ирүүтэй хүмүүс бас байдаг. Тийм бол 1-2 сартаа арилчих бүрэн боломжтой гэдгийг бас хэлмээр байна. За тэнгууд хавн буугаад нүүрний арьс сэргээд нүхчил багсаад за өнгө нь айгүй гоё ингээд цагаараа тий 1-2 тонн цагаарна. За өөр ч одоо юу яах вэ? Чангарсан булчингууд одоо сулраад массажаар тавигдаад ирэнгүүт ч тэрнээс үүсэлтэй нүрслээснүүд бас тэнийгээд ирнэ гэсэн үг. За инхээр 1 сарын дараа танд ямар өөрчлөлт гарах вэ гэхээр ерөнхийдөө духны үрслээс хэрвээ нэмхэн үрслээс бол бүр арилчихна. За жоохон гүн мөн үрслээс бол айгүй хөрхөн бүдгэрнэ. За тэрийг дахин давтуулахгүй байх одоо авэн ч гэсэн зааж байна. Зөвхөн ингээд заахаас гадна одоо үүсэх шалтгаан ч гэдэм үү те. За үүнийг үүсэхгүй байх аргыг нь ч гэсэн заана гэсэн үг. За тэгээд доошлон бол ингээд духны үрслээс арилаад нүүр ерөнхийдөө зөв хэлбэртэй болоод V-line тодроод давхар ирүүнд багасаад ирэх нэ штэ эхний 1 сарда. Тэгээд арсны өнгөч гэсэн айгүй гоё болно. Нүхчил багасах аргыг ч гэсэн бас ордог учраас 1 сарда нүхчил нэлээд сайн багасчдаг байгаа. За 2 дахь сарда юу болох вэ гэхээр одоо ингээд гоё хэлбэртэй болсон нүрийг чангалах хэрэгтэй. Ерөнхийдөө эхний 1 сард хідэн дасгалаа бас хийгээд явахаар хөөх ингээд арьсан нас ингээд чангарсан байна. За тэнгууд 2 дахь сар дээр бүр илүү чангалах техникүүд явагдана. Одоо массаж нь багасаад дасгал нь түлхүү явагдана гэсэн. Тэгээд дасгал илүү явагдаж ирнэ. Тэнгууд одоо нөгөө суларсан арьс чинь нэлээд чангарч ирнэ. За тэрнээс шалтгаалаад одоо баг зэргийн өргөлт мэдэгдэн 2 сард бол. За ер нь бол миний орчмын 40 хүртэлх насны хүмүүсүүд бол айгүй хөөрхөн ингээд 5 ч юм уу тий насаар залуучих бүрэн боломжтой. За 40-оос жоохон дээш насны хүмүүсүүд гэх юм бол 3-4 сарда бүрэн одоо арьс чангараад нөгөө унтсан хэсгүүд чинь нөгөө булчингийн үйл ажиллагаанаас болоод дасгалын одоо дасгал удаан тогтмол яг та хийж л байгаа цагт таны булчин чинь ингээд улам ингээд гой өргөдөөл чангараал явах болно. Тэнгүүд нүүрний одоо энэ хэсгийн одоо юу гэдэг штэ ингэн зураас нураас те тэр нь 3-аас дээш сарда хэрвээ нэмхэн бол ер нь арилчдаг. За жоохон гүн бол ерөнхийдөө 6 хүртэлх сар дотор бүрэн арилчна. Ерөөсөө 10-аас 15 нас залуучууд миний харж байгаагаар 4-өөс 6 сар хангалттай гэж үзэж байгаа. Айхтар тийм голгомтгой тас заавал байх шаардлагагүй. Зөвхөн энгийн одоо шингэждэг тас байх болно. Хитрхи голгомтгой байхаар бас жоохон нэг юм хийхэд хэцүү юм аа. Одоо чимхэх хөдөлгөөн багш нэг сүүлд нэг пэйж дээр бас оруулж өгöd байгаа шүү дээ. Тэрийг хийхэд аюу хүндрэлтэй байдаг. Тэгэхээр ингэсгээ чившүүлчих бас болно. За билнэ манай. За тэгэхээр бүгдээрээ одоо тунгалгаа идэвхжүүлэх юм. За энийг яаж болох вэ гэхээр одоо энэ хажуу талаар ингээ харангууд ингээд энэ зураас шиг юм томбоод гарч иж байгаа сте тий. За энэ хэсгээр тунгалаг гэх юм уу? Лимфч гэж ярьдаг. Нилээн том цэвүүд нэлээд том тунгалгийн эргэлт явагддаг учраас ингээ идэвхжүүлээд үгүй. За бүр дээрээсээ багаар доош. За тэнгуүтээ игэн дээрээсээ за нэг ямар нэгэн зүйлс
хэрэггүй ямиг ингээд доошлуулж байгаа юм шиг. Ингээд. За нийгмийг бас ингэж массажлсан ч болно шүү. Энд дээр бас наалданг үүсцэн байдаг. Ингээд жоохон илээд. Тэгээ голоосоо дахиад хоёр тишээ. За зангааралтад явахгүй бол хосоо жоохон өгчих. Цээж хэсгээрээ. За жоохон суг руугаа явуулна. За суг руу явуулдаг нь ямар ч юм бэ? За суганд болохоор гадагшлуулдаг ховын сав гэж ойлгож болно. Гадагшлуулдаг цэгэн байгаа. За ингээд одоо энэ дээрээс нэг юм цуглуулаа тий ингээд доошоо авчраад голоосоо дахиад түрүү игэмнээсээ ингээд авсан шүү дээ. Одоо тэнгүүтээ энэ игэмнийхээ доод хэсгийг бас ингээд жоохон ингээд базалч өгөөрэй. Яг энэ суг хэсгээрээ ялангуяа бацлаад ингээд жоохон массажлна гэх юм уу. Ингээд жоохон хүндүүртэй байдаг заримдаа. Зарим хүмүүс их хүндүүртэй байх юм бол ингээд тойргоор массажлж болно. За дахиад нөгөө тал руугаа. За би гаднаас надад харуулъя. Ер нь бол ингээд аяархан бацалж эхлэрээ. За заримдаа жоохон өвтгөөд байдаг. Их эхэлж хийж байгаа үед жоохон өвчтэй байж магадгүй. За тийм байх юм бол ингээд зөөлөн тойруулаарай. Тэгээд жоохон бацаад гээд итгэвчүүлж байгаа гэсэн үг. За гараас хэсрээд жоохон амраач. За хамт хийж байгаа хүн хэр байна? Мэдэг дээрээ. За одоо энэ шилэн үзээ хаваараа бас ингээд тойруулаад сулаад гоё амраах массаж хий. Тэгээд за би лайк дарж байгаа хүмүүс хийж байгаа гэж ойлгож байгаа шүү. За ингэж гусуулж асуулна. За одоо чихний урд болон ард гараа ингэ хуруугаа ингэж хоёр салгаж хагаад дээшээ доошоо. Дээшээ доошоо. За ингэ массаж хийж байхад ингэж хэхрүүлмээр санагдах юм бол сайн хэхрүүлж юм гэдэг маа. Ямар нэгэн саадтай байсан зүйл ингэ чөлөөтэй гадагшилж байна гэж ойлгож болно. Хор бохирдол нь бас гадагшилж байна гэж бас ойлгож болно. За чихний араар бас ингээд гоо дараад үзээрэй. Тэгэх юм бол бас зарим хүмүүс хүндүүртэй байж магадгүй. За энийг ч гэсэн гой суллана. За үргэлжлүүлээ доошоо болсууллаа. Гар хүндэрхгүй ингээд болсож. За ерөнхийдөө том гимпэ ингээд идэвхжүүлчихэж байгаа. За үүний дараагаар за ингээд детальчлаад уг нь бол хийдэг л дээ. Гэхдээ энэ удаад одоо нүүрний дээд хэсгийг авч байгаа учраас ерөнхийдөө энгийн массаж орж байна. За одоо ингэж яагаад энэ давхар ирүүн дээрээ бас ингээд яг ирүүнийхээ дотор талд массажлаа. За жоохон давхар ирүүлэлтэй бол ингэж бас цаталж болно. Ингээд хоёр тишээгээ баг багаар хуримтлагдсан үзүүлсүүдийг гадагшлуулнаа. Чихний доор авчираад гар хүнд ирэхгүй доошоо. За би дахиад харуулъя. Ингээд явлаа. Буцаад доошлоо. Энүүхэн энд хийчээд ингээд байгаа юм ерөөсөө биш байгаад тий бүр энэ чинь ингээд бүр уртаараа явсараа чихний доор ирж байгаа. Чихний доотлоосаа доошоо ингэж байгаа шүү. За жоохон за та тэгээ давхар ирүү жоохон байх юм бол энэ дээрээ тэгээ жоохон удаан массажлж болно шүү зэ. Одоо ингээл бас эн чинь айгүй сайн задалдаг байхгүй юу? Бидний гарч айгүй ичдтэй шүү дээ. Гараараа та өөрийнхөө эрсийг бас өөрийнхөө нүрийг гоё болгоо залууж болж чаднаа. Крем массаж нэг хэсэг яваад байгаа. За одоо ингээд үргэлжлүүлээд дээшлээ. Гар дахиад ийм хിവэрэ байна. Энэ завсар ингэж одоо ангаахгүй. Тэгээд шууд одоо ирүүн дотор түрүүн хэдүүлээ массажлсан. Одоо бүгдээрээ ирүүний шугам
одоо яг ясан дээгүүр гэх юм уу. За нөгөө V-line тодруулах массаж хальт явж байна. Ер нь бол тэмч махлаг биш. Тэмч их давхар ирүүтэй биш бол энэ массаж шиг хийж яхад гоё болчихно. За их байвал жоохон дахиад нэмэлт техникүүд хэрэгтэй байдаг. За ингээд таас V-line болмоор байвал дахиад энэ дээрээ жоохон цагаа уртсаарай. Одоо би нэг 20 секунд орчим хийгээд байгаа шиг байна тий. 20-30 секунд. Та магадгүй дараа нь тавтаж хийхдээ минут ч юм уу тий. Минут 30 секунд ч юм уу хийж болно. За энийга хамгийн сүүлд нь дахиад гар салахгүйгээр чихний доод хэсэг тавчрлаа. Гар хүндэрхгүй доошоо. За одоо ирүү. Дээшлээд байгаа. Ирүүн дээгүүр. За энд ч гэсэн маш их юм хоригдлагддаг. Энэ дээрээ жоохон чанга гарах юм бол бас хөрх өвчтэй байдаг. За энийг бас задлаад өгөх хэрэгтэй. Ер нь бол бас задрах их дургу жоохон тийм хатуу байдаг. Тэгтээ хийгээд байвал задардаг. Энийг яагаад задлах гэдэг? Задлахгүй байвал эмээ нарын Орос одоо бабушка нараас энэ айгуу тийм эвгүй юутай болсон байдаг шүү дээ. Тиймэрхүү юутай болдог байхгүй нас явах хэрэг. Тийм учраас энэ гоё байдлын хадгалахын тулд тэрнээс өрчлөн сэргийлээ. Ингээ массажлж байгаа. За дахиад тууш. За оруул дээр. Энэ бол зүгээр л энгийн техникүүд. Одоо жишээлбэл би уруулыг маш гоё болгоё гэвэл ингээд янз янзын бас өөр техник хийх нь шүү дээ. Гэхдээ нийтээр нь гоё. Одоо хор бохирдлыг гадагшлуулах гад нийтээр нь хөнгөө массажлж байгаа. За доош. За, унжилтын эсрэг. Айн шиг багтчих. За, энэ нэсгэлийн шугамыг бүгдээр ингэ массажлаад байвал хөнгөн массаж чинь залуу хүмүүст аюу гоё үр дүнтэй заяа. Таны одоо энэ зураас хизээж үүсэхгүй байх боломжтой. Ингээл гоё массажлал, хөнгөн ашлаа л байвал өвчлөн сэргийлэл өвдөхгүй байдалтай адилхан тий. За ингэж бас хийж болно. Жог ингээд унжилт хэлсэн ингээд агуу сул ингээд тунираад байгаа бол хэлбэрт оруулаа. Хамгийн сүүлээр дандаа нэг юм гадагшлуулах юм техник яваад байгаа та нар анзаарч байгаа. Одоо энэ ч гэсэн ингээд боошон дээр нас энэ техник бас явдаг. Дандаа гадагшлуулаад дуусдаг гэсэн байхгүй юу? Одоо хэрэггүй зүйлсүүдээ. За одоо энэ шанаан дээр. За шанаа болохоор угаасаа нас явахын ирээр ингээд бондоогод ирдэг штеп. Тэ? Тэгэхээр та ингээд дараад үз. Тэнгүүд одоо яснаас энэ одоо юу гэдэг бондгор зүйл чинь хэрэг зайтай байна. Хэр зэрэг их баригдаж байна. За энийг ер нь бол жоохон багасгаж болно. Нөгөө Монгол шанаа турдгуу мөрдгүү гэлгүй яваад идэг штеп. Турдсан штеп. За тэнгүүд турхаа хүмүүсүүд нь хөөхөн ингээд зөөлөн хийгээрэй. Нэмж тураахгүй тулд те. За жоохон махлаг миралаг бүсгүүчүүд маань жоохон ингэж агаад. За ингээд жоохон даралттай хийгээд өгөөрэй. Ингэж нэг талдаа хийсэн ч болно. За тэгэхээр бүгдээ нэг талдаа хийчих. Гээд нэг юм зүг гэсэн тэмдэг байдаг штэ. Тэр шиг яваарай. Тэгээд дэшээ гой өргөөд. Бас яах нь вэ? Энэ хэсгээрээ миралаг, махлаг бол бас дахиад цагаа нэмж болох нь штэ. Миний хувьд үзүүлж байгаа учраас 30 секунд ч юм уу 20 секундаас хэтрүүл энэ лайв маш урт болчихно. Тийм болохоор та нар маань өөрөө дараа нь ажиллаарай. За энэ хэсэг дээр ирээд нэг жоохон хойшоо ингээд бас явуулж болно. Тийм бол бас ингээд гоо татагдаад өргөдөж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байгаа. За ингээд явлаа. Хамгийн сүүлээр нь бас. За нөгөө талдаа.
Энэ гар ингээд дэмжээд ингээд явсан ч болдог байгаа шүү. Ингээд. За би одоо зүгээр ингэж массажлаа. Турхаа хүн ч бас байгаа учраас хэрвээ дундаж болон турхаа нүртэй хүн байх юм бол энэ аргаар хийгээрэй. За. За энийг мөн энэ хэсгээрээ ингээд завсээ. За яаж хийж байгааг та нар маань ойлгож байна уу? Ингээд одоо яаж харуулах вэ? За ингэ харуулъя. За хоёр талдаа зэрэг ингэ хийсэн ч болно. Тийм хэцүү шаас тий. За энэ чинь ерөнхийдөө одоо нөгөө унжилтыг бас аягүй гой өргөх чухал одоо техник байгаа байхгүй юу? Тэгээд пэйж дээр бас нэг энэ нүдний бас дэд хэсгийн унжилтыг өргөх энэ массажийг бас салж заасан багч тий. За одоо яг тэр массаж явах гэж шүү за. За одоо за эхлээ зүгээр харуулъя. За ингээд одоо энэ хөмсгний эхлэл хэсэг. За энэ эхлэл хэсгийг доороос нь түлхэж өгч байгаа. Ингээд түлхээд тэнгүүдээ даралцтайхан шиг хөмсгний гол хүртэл явлаа. Шууд дэшээ. За дахиад явъя. Түлхэж өргөлөө. Даралцтай болсуулаад дунд хэсгээс дэшээ. Дахиад явлаа. За энэ хэсэг дээр илүү цаашаа өсрөг оръё. За одоо ингээд түрүү энэ хэсэг ус маань ингээд хойгоо дагуулад ингээд массажлсан шүү дээ тий. Одоо дээшээ яг энэ гол хэсгээс дахиад дээшээ. За маргааш тэг үргэлжлүүлээд эн чинь ингээд хойгоо массаж ингээд үргэлжлээд явах хэрэгтэй. За тэгэхээр өнөөдөр маш урт болох гэдэг учраас ингээд бас энэ хэсгийг бол ингээд орхиё. За одоо тэгтээ бүр дуусаагүй шүү. Яг дуусгаж байгаа юм шиг ирчлээ. Одоо тэгэхээр зөвхөн одоо бид нар чинь дээд завхыг өргөөд өгөх гээд байгаа юм шиг шүү дээ тий. Нүүрний дээд хэсгийг гоё олох гээд үзээд байгаа шүү дээ. Тийм болохоор одоо энэ хэсэг дээр байгаа үрслээс байгаа бол тэрийг бүгдээрээ эхлээд бас суллаж өгөх хэрэгтэй. За ингээд массажлаа. Ерөнхийдөө энэ духны массажийг бас би пэйж дээр бас нэлээд олон зааж ирсэн. Зарим мэдж байгаа хөө. За ингээд хөнгөн 1-3-аараа явахлаар яаж юм? Хэр өвчтөй байна гэдээ өөрөө нэг чагнаадах та. За өвдөлт нь гайгүй байвал 2-3-аар явъя. За дараад нь дундуур нь гарын чилэг ч юм уу ингээд эхэлж хийж байгаа учраас ингээд мөрөө хитрхи чангалцдаг. Тийм болохоор гоё бие дундуур нь гоё суллаад гараа бас ингээд сэгсрээд амраагаа таавараа хийхийг хичээгээрэй. Бие болохоор нөгөө сурцсан болохоор жоохон хурдтай яваад иж магадгүй шүү. За манайхаа. Тэгэхээр та нар маань гоё өөртөө тааруулж хийгээрэй. За одоо энэ хөдөлгөөн явж байсан шүү дээ. За тэнгууд ч ерөнхийдөө энийг чангарсан хэсгүүдийг л сулж байгаа бол тавигдаад энэ үрслээсүүд чинь тэнийх гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо хэдүүлээ яавал чангархаа суллахаар байна. Өвдөлтөө дааж чадхаар массажийг л одоо сонгоод эхнээс нь хийж юм л да. Зөөлнөөс ихсүүлээд дараад нь одоо энэ чинь илүү хатуу даралттай болж ирж байгаа учраас ингээд хийгээд үзэхээр яаж юм? Их чангаралтай бол айгүй хөвтнө. Бас ингээд шууд улаагаад ирдэг. Чангарал багтай бол гайгүй. За тэгээд зарим хүмүүс их бүр ингээд донсолж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Нэг донслоготой зам шиг тий овон товн энэ тэндээ овон товн ингээд мэдрэгддэг. За тэр чинь ч гэсэн массаж хийгээд сулраад ирэхээр ингээд гөлгөр болох хэвээр болдог. За ерөнхийдөө ингээд хийгээд үзье. Тэгээ хэр танд өвдөлттэй хэцүү байна. Тэр хэрээрээ та хөмсгөний хөдөлгөөнийг маш их хийдэг хүн гэсэн. Бас энэ дээр их зураас үүссэн байл та хөмсгөө гамгүй их хөдөлгдөг хүн. Ингээд те. Тийм учраас л энэ чинь үрслээс тодорсон байгаа гэсэн үг байхгүй юу?
Тийм учраас энэ чинь ингээд чангарал үүсээд одоо үрчлээс үүссэн байна гэсэн үг. Тэгэхээр массаж маш сайн суллж өгдөг чангарсан булчин. За одоо хэрвээ энэ чинь бондгор байвал яах вэ? Бүр зарим хүмүүс бүр тэр чигтээ ингээд хөмсгөн юм бондгор байдаг. Ийм одоо дахиад нэг юм хуруу тавьсан юм шиг ийм бондоос хөмсгтэй байдаг. Бас л маш их чангарсан байна л гэсэн үг. Тэгэхээр та тэрийг эхлээд ингэж хийгээд үз. За дараад нь энэ хоёр хэсгээ бас ингээд зөөлөн гэжсэн аа. Дараад нь чимхээд үз. За ингээд чимхсэн ч амар бондгоор амар өвчтэй байх юм бол энэ массаж тань маш хэрэгтэй. Өвдөжсэн ч гэсэн та өдөр бүр хийхээрэй гэж хэлмээр. За тэгээд хөдөлгөөнөөр мэдээж одоо хянаж сурах нь маш чухал. Массажаар ингээд бас сулраа тэнийж болдог ч гэлээ. Нөгөө л хөдөлгөөнөө ингээд хийх юм бол буцаал жоохон гоё болж ирсэн аа буцаал ингээд нэмэгдээд ирдэг. Тэгэхээр одоо сүүлийн үед ихтэй маш гоё аргууд гараад ирсэн. Наалт нааж болж гин. Ундахтаа бас ингэж байдаг бол ингээд наачдаг болсон байна. Тиймэрхүү наал маалтуудыг мэдгүй бол мэдээд бас гоё шаардлагатай хүмүүсүүд нь бас авахд гингүү штэ тий. Тэр чинь одоо шөнийн турш одоо таны нүур ингэж унтаа тавил өглөө босоход чи ингээл тодорцсон. За шөнийн турш иймэрхүү байдалтай хэвтэл унтаа тавил эн чинь өглөө босоход ингээл тодорцсон босч ирнэ. Тэгээд хүчлээс чинь нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар үед одоо энэ хүчлээсүүд чинь их гарч ирж чинь тэрийг олж мэдээд тэгээд шаардлагатай зүйлсүүдийг одоо наалт ч юм уу тий эсвэл одоо ингэж хөдөлдөг хөдөлгөөнөө хянах ч юм уу арга хэмжээ авах хэрэгтэй. За энэ эхлээд хийхэд хэцүү. Гэхдээ бидэрт маш олон одоо хугацаа байгаа. Одоо жилийн турш одоо хамт зурлах юм чинь хөвшил тогтноо да тий муугаар хаях хөвшил, сайныг хэрэгжүүлэх дадал хөвшил тогтчих болохоор би энэ бол нэг санаа зовхгүй байна. За ингээд духны үржлээс бай болно шүү дээ манайхаа. Тэгээд өнөөдрийн гэргэд өвтнөрний массаж ингээд дуслаа. Одоо хамгийн сүүлээр нэг энэ цагирган одоо үүсэн үржлээс байдаг шүү дээ. Инээхэд ч юм уу эсвэл ингээд наранд их ярваач харахаар ингээд үрчлээс тодроод хараад ирдэг. За би бол инээхээр угаасаа ингэж бас үрчлээс үүсгэж инээдэг төрлийн юм баггүй юу. Гэтэ би тийм их одоо харахад үрчлээс байхгүй. Яа тэгэхээр одоо байн массажа хийгээд сулчдаг учраас тэр үрчлээс надад нэг тогтдгоо гэсэн үг. За энийг одоо хэдийнэ үүссэн галуун саруу үрчлээсээ яаж арилах вэ? За бүгдээрээ нөгөө нэг чимхэх техник эсвэл багш нь за оруулсан шүү дээ тий. За тэрүүгээрээ хийнэ. Ингээд багаар тийшээ. Хумстай байж болохгүй шүү дээ. Хумстай бол бэлгийн өмсөөрөө аюу нөгөө юу уралдаг шүү хумс маань. Ингээд чимэгч байгаа үед арьсаа гэмтээхгүй тулд болгоомжтой бас хумсаа авсан тохиолдолд хийхийг хичээрээ. Тэгээд авах боломжгүй бол бэлгийн хэрэглээрээ. За ингээд бүр өсрөөгөө оруулах юм. За дахиад энэ минчээ бас үрчлээс ахын бол бүр эндээс нь ч хэлж болно. Гэтэ бүр ингэж завхруу ойлтуулгүйгээр энэ хамаас нь ингээд багаар. За энд хамгийн одоо энэ доороо ирхэн уруунууд байна шүү дээ. Энэ өрөөсөө ингээд хүндийргүй одоо ингэж хүндийргүй гулсаал явна. Харин дээр нагаа долоо хуруу яаж юм бэ гэвэл багаар ингээд хөдлөө дээшлүүлж байгаа. За ингээд энэ тал бас өргөгдчихөж байгаа үстэй тий энэтэй харьцуулахаар. За энэ үрчлээсэнд бас маш сайн. Ерөнхийдөө энэ чимхэх хөдөлгөөн бол айгүй супер үр дүнтэй. Ингээд үрчлээсээ та нар ингээд дараа нь харах юм бол энэ үрчлээс чинь энэ үрчлээснээс ч хамаагүй ингээд бүдэрсэн харагдана. За тэгээ ажиглаад үзээрэй. За нөгөө талдаа нэг 3 удаа хийч. За энийг тогтмол хийгээр бас яадаг гэж нэг ийм гоё катера гэдэг нэг ийм нүдийг хэлээд идэм билээ шүү дээ тий. За тийм гоё чартгаар нүдтэй бас болд нь шүү дээ. Гэхдээ бид нар эхлээд ямар ч лээс унжилтаа шийдчихэ тий. Тэгээд унжилт шийдсэний дараагаар тэр чартгаар болмоор байна уу? Хамраа ингэмээр байна уу? Ерөөсөө тэр бол бас байж болох асуудал шүү. За иймэрхүү л чимэгч байгаа. Одоо харагдаж байна уу?
ингэж бүр яг тэгшин явахгүй байгааз ингэж өргөж явж байгааг анзаараарай манайхаа. Эндээс явсан байлаа ч гэсэн энийгээ дээшээгээ өргөөд явуулна. За боллоо. За ингэж адилхан болчих чаас тий. За энэ мэтчлэн бүгдээрээ одоо нүүрний дээд хэсгийн бүх асуудлуудыг шийдэх нэ.